Болсон бүхэнд гэмшин харуусч өөрийгөө тайлхруулахад уйлах, инээх зэрэгцсэн уймарна. Болдгсон бол эндээс цухтаад түүнтэй ахиж уулзамаагүй байвч санан гансарсаар. Хоёр өрөөндөө би ганцаараа суухагаад тэр орой бүр эрдэг байлаа. Ээлдэг дөлгөөн замтай тэрээр намайг хоолож ундлахын зэрэгцээ хэд хэдэн даашинз авч өгсөн юмдаг. Шин даашинзан өмсөхөд царай орохдол дургүйж хүрэх шиг гэлээгээд өмсөхгүй хайна гэхэд хайран. Элдвийн бодол ээрүүлэхийг үл хүсэх миний оюун санааг тэр л ховсдсон гэлтэй. Хазар үргэлж халууд өвгөн гойж гоотхыг стовч цаг нөхцөөхийн эрхэнд толинд харан суун. Гоотход сэтгэл сэргэвч гоёод харвал өөрийгөө зүхмээр савл хэвэл урсчих гээд байдаг нулимсан залгивч нүд чихтэй хэвээр. Хаяадан галзуу мэт өөдөөс нь тэмүүлэн үнсэгч даруй түлхэж хаяад хэдэрлэн. Гэтэл өнөөх маань анайл инэмсгэлсэр байх ажгүй. Хүсэл мөрөөдлөн хэдийн алдсан миний хувьд хавирган сарыг хизээ мэдгүй үүл бүрхэн авахын адил ирээдүй хожид маанч бүдэг бодог болоо. Хаврын улирал зунаар солигдоход хамаг бүхнийг ухаарах шиг нэгэнтээ үдийн алдад бүсгүй хүн ирдэг юм байна. Тэр бүсгүй шаазан хүүхэлдээ шиг л эмзэгхэн үцсгэлэнтэй харагддагсан. Өрөөнд юм орж ирээд зөрхөртөл уйлсанд би үгдөөгүй л ойлгов. Эмэгтэй хил ам хэрүүл уруул хийхийг хүссэнгүй. Би ч ам мөрөөхийг бодсонгүй. Ээлдэг даруй байрын тэр бүсгүй уйлсаар гараас минь атгаж тэр бид хоёрыг хоёуланг нь хуурчээ гэхийг дуулаад надтай л ижилхэн нууцхан амарган юм болов уу гэтэл үгүй ажээ. Энэ бүсгүй болбоос эхнэр нь юмсанч. Түүнийг орхих гэхээс өөрөө хэлээгүй тэр бүсгүйг би эрхвш өрөвдөж билээ. Ахиж уулзахгүй гэж ам гарахад ялмгүй нэмсэглээд явсансан. Миний тухай, бид хоёрын тухай мэдхийг огтхон ч хүсээгүй мөнөөх бүсгүй нөхрийнхөө төлөө л ирсэн нь энэ. Ам гарах амархан ч гэсэн би гэдэг үе яалтай. Гудмаар бэдэн явхад гутарч гунцсандаа бэлгэлсэн бүгдийг эргүүлж өгөөд даруйхан холдох хэрэгтэйгээ сэхэрв. Тэгвэл надад юу үлдэхв? Хаачхв гэсэн бодол эргэлдэж бор хотоодоо борлуулахын тулд ядж ил хувц сунартай байх нь зүйтэй гэж санаад бэлгэлсэн даашинзыг өгч чадсангүй. Хөлсөлсөн байрнаас нь сэмхэн өсөн ч гэсэн харуусах сэтгэл төрсөнгүй. Хүн өнгөрөх үйл мэд хөлгүү болсон шиг ганхна. Чингээд бяцхан өрөө олж хөлслөөд өдөржин нойр авлаа. Багасаа дутуу гоцоо өссөний учир би мөнгөний үнцнийг сайн мэднэ. Хэдхэн зоостой байсан тул ажил хайхаар гарлаа. Гэхдээ л ээжинхэн замаар орохыг хүссэнгүй. 2 жилийн дотор хэрсүүжиж хэрэндээ л наадах цаадахыг ойлгохтойгоо болсон ч гэсэн ажил олоход бэрхээжээ. Уйггүй ирэвч үнэндээ олдохгүй байсан сэтгэл шулуудав. Эмэгтэй хүний хувьд биедан амьдрна гэдэг амаргүй санжээ. Үүнээс өөр зам үгүй гэж ээжин хэлсэн нь үнэн бололтой. Хэдий эсэргүүцвч хэзээ мэдгүй халтарна гэдгээ мэдэж байлаа. Итгэл мөхөх тусам айц эзлэнэ. Сэтгэл минь шинхэн сарны туяалуугаа адил сарнин замхарна. 1-7 хоног, 2-7 хоног өнгөрөхөд итгэл сэтгэлийн баг багаар гээсээр хэдэн бүсгүйн хамт зөөгч амна гэсэн жижигхэн уушин газарт хурч очлоо. Уушин газар жижигч гэсэн эзэн харин том ажээ. Зүс царай тэгш сургууль тойлсогссон бид хэдийн хувьд эзний сонголт ёстой л хааны хайр инрэлтэй энд дүйх аваа. Тэгж тэрээр намайг онцолсонд би хэдий баярлавч талархаж тал алдсангүй. Бусад маань надад атаархаж байсан лав. Зарим нэг нь нулимсан цалилзүүлэн явж одоход зарим нь харааж зөвхийг үзвээс эм хүн гэдэг яасан ч дор дороовдэ гэж эрхгүй бодсонсон. Би тэр уушин газрын 2 дугаартай зөөгч болов. Ширээ засч
аяг таваг хурааж чадахгүй, тооцоо гаргаж мэдэхгүй дээр эдээ ундааны нэр төрлийг сайтар ялгахгүй миний хувьд баахан гэрвшивч нэг дугаартай зөөгч маань надтай л ижилхэн тул санаа зовлтгүй гэд энэ бүхнийг Сяо Шун хариуцгаагаад бидний хувьд зочдод цааигалж альчуур бариад тооцоог нь хүргэж өхөл үүрэгтэй гэлээ. Хачирхалтай л юм. Нэг дугаартай зөөгч ханцууга хойшин шуусан байхаагаад цагаан хормогч нь ямар ч тос толбгүй байхын зэрэгцээ бугулгандан "Дүү минь, чи надад таалагдж байна" гэсэн бичгтээ цагаан торгоо альчуур уйжээ. Өглөөнөөс орой болтлоо оо ингэсэг төрхиж суух төвний уруулан часулаан болоо. Үйлчлүүлэгчийн тамхиг асааж гал дөхүүлэхтэн хөлөнд нь өвдгөрөн хурж дар сунд дулмагцсан өрөн балгаад охин энүүхэнд. Зарим үйлчлүүлэгчид онцгой дотн хандах тэрээр зарим нь бол ёор хараагүй юм шиг аашлана. Би түүний үйлчлэгийг хүмүүст үйлчилдэг байлаа. Эр хүнээс эмээж явдаг миний тухайд учирсан цорын ганц тэр нэгнээс багсаг юм сурч авсан юм. Ямар ч тач ирчүүдээс холхол явсан дээр. Ялангуяа уушин газараар орж гарах дуртай ирчүүд уян зөөлөн мэт загнаж, өртөж тооцоо хийхээр тэмүүлээд хуруу тааж, мөрөтө тоглохын зэрэгцээ дар сууж, тансаг эндээ удаа зооглон, савл хийвэл хэрүүлддэг тул зайтайхан байсан үлзийтэй. Цай барьж альчуур өгөхдөө миний нүр жигтэйхэн улалзах тул харцаан буруулдагсан. Үйлчлэгчид яриа өдөж хөгжөөхийг хүсвч надад энийг сөхөө байсангүй. 9 цаг болоход жигтэйхэн ядарсан амтан умгархан өрөөндөө ирээд бүхлээрэн хэвтээд үүр цайтал унтна. Сэрэд ямар тааж ажил төрөлтэй болсон дом баярлаж хоцрохгүй гэсэндээ эртлэн гарнаа. Нэг дугаартай зөөгч надаас 2 цагийн дараа 10 цагт л ирнэ. Энд ороод удсан юм гэсэндээ баахан ихэрхүү байдалтайч цагаахан бололтой. Эртэр хэрэггүй. 8 цагт уушин газар ордог хүн байдгүй юм. Уруу царайлаад юу хийн? Уран дулаахан харцаар үйлчлүүлэгчээ утгах хэрэгтэй. Унжисан амтан хүн цайны мөнгө хүү? Үнэгүй ажиллах гэж ирсэн биш ямар? Наад зах чинь дэндүү жижиг юм. Зөөгч бидний зах том босоо байхаас гадна торгоо альчууртай байх хэрэгтэй. Үйлчлүүлэгчдэд таалагддаг юм. Гэд сургамжлана. Тэрний зөв л дөө. Инехгүй урваагаад байвал цайны мөнгөө эн тэнцүүхэн хувааж авдаг тул орлого нь ч муудана. Надаас ялгаагүй л амьдрах гэж ядаж яваа түүний үгийг би сонсдог байлаа. Эмэгтэй хүн энэс өөр яаж мөнгө олох вүлээ гэж бодовч түүнийг дуурайхыг хүссэнгүй. Эр төрөө хизээ нэгэн цагт тэргүй нүрмгээ болохоос хойш өөрийгөө хүчлээд явах вэ гэж сансан. Гэлээж гарах гарцгүй атсан шилаанд орсон цагтаа л тэр замаар орно. Бүсгүй хүний хувьд хизээ нэгэн цагт бусдад нүрмгийг хандах үе иржил таарна гэж эргэцүүлэхэд унтуу төрөвчөг хувь зяндан эзэн суух тавилангүй эмс хүүхнүүд өөрөөр яалтай гэх бодол шүд зуухад хүргэнэ. Энэ мэт 3 хоноход эзэн 2 өдрийн дараа туршилтын хугацаа дуусах учраас үлдэхийг хүсвэл нэг дугаартай зөөгчөөс дутхгүй байх учиртай гэж анхааруулсанд мөнөөх хүсгүй. Хүн амтан чамайг сонирхоод байхад юундаа нуугддаг юм бэ? Хинээс ичдэг юм? Банкны захиралтай суусан зөөгч хүртэл би чамд юур саад хийхгүй. Хүн л болж төрснийх унаатарыг унахал хэрэгтэй штэ. Гэсэнд өөр хүрч тэсэлгүй. Тэгээд яаж унаа тэрэг унах юм гэж яозгүйхэн асуувал будагтаа уруулаа мушилгаад хитэрлээд байх хэрэггүй. Шулуухан хэлэхэд чи ямар хонгоо охин биш юундаа ичдэг юм хэмээхэд тэсгэл олдон 1 юан 5 маавган аваад харихаар гарлаа. Намайг отон байсан тэрэл сөөдөр улам бүр ойртон дөгсөөр. Нуугдад сухтах тусам л ойртоод байх шиг. Ажилгүй болсондоо адгаж харамсаагүй ч гэсэн өнөөхөл сүудрээс эмээгээстэй. Хэн нэгэн эртээ дотносож болно л д. Урдын харилцаанаас эр эмийн талаар ойр зүрийн мэдлэгтэй болж хоцорсон шүү дээ. Ер нь эм хүний тухайд нүүрлэгвэл эр хүн боломжийг алддаггүй. Бүсгүй хүний бие хаад шунан дурлах тэдгээр эрс шохоорхон буураагүй цагт тижигээд л байна. Ингээд удвал гар хурж хэрүүл уруул хийгээд хөөж мэднэ. Эм хүн ингэж л өөрийгөө үнэлж эхэлдэг. Заримдаа энэ нь таатай, тэмдэж сайхан үг урсгана. Гэхдээ л тэр үе асар богино. Улмаар өвдөн шаналх нь гаслантай. Нэг л эрд биеийн сэтгэлэн зориулваас найлангаа үгсээр болж болох ч гэсэн бүгдэд энэ мэд хандвал бүлээн сэтгэл хөрж мөстөн. Ээж маань энэ тухай ярьж байсангүй. Гэлээж нэг дугаартай зөөгчийн үгээр явамгүй.
Зоригл бол нэг л эрд өөрийгөө зориулмаар. Анх удаа хүнтэй дотносохдоо ч өөрийгөө үнэлье гэж бодоогүй минь үнэн. Хориг хүрээгүй надад хайрлаж дурлахад яарах юм? Эхэндээ ч сонирхолтой л байлаа. Дараа нь хоёулахнан үлдэхэд хаврын салхийг сөрөх шиг л өөрийгөө нээсэнд тэрч алдалгүй ашигласан. Бал бурам шиг үгэнд нь хуурдаж, бие сэтгэлийн умартавч сэхэ аваад зүүдэлж мөрөөдсөн нь ухаарна. Хоол унд хувц хунраар л өөрийн биеийн үнэлжээ. Ахиж энэ мэт явахыг үл хүсвч амьдрахын тулд эдэж уух хэрэгтэй. Эдэж уухын тулд мөнгө олох шаардлагатай. Харин мөнгө олохын тулд бүсгүй хүн биеийн үнэлэхээс өөр яах ч билээ. Өдөр хоног өнгөрсөөр сар гаруй ажилгүй суулаа. Ангийнхаа хэдэн охидтой уулзвал зарим нь коллежид сурдаг, зарим нь гэртээ суудаг ажээ. Гэсэн ч би тэдэнд татаархсангүй. Ганц хоёр үг солиод л илүү хэрсүүчсэн юм мэдэв. Сургууль байхдаа сурлагаар тэдний хаанч хүрэхгүй байсан би өдгөө хавьгүй ухаан суужээ. Ангийн охид маань зүүд нойрондон атгсан хэвээр ховц хунар гоёл чимэглээл гайхуулж зүссээтэй залууст нүд унгацгаахыг үзээд инээд хүрэх шиг. Гэдэс задгалан хүмүүс аливаад гэгэлгэн сэтгэлээр хандаж хайр дурлалаас өөрийг боддоггүй аргачгүй биз. Эм хүмүүс хэн хэндэн тор нэхэж түүгэрэн өргөтнө. Мөнгө ихтэн томхон шиг тортой. Хэд хэдэн загас бариад яаралгүй шилж сонгоно. Ор хоронгүй ойч хайгүй болсон миний хувьд тор хаялгүй барьж эсвгөөс тороож үлдэхэл гарц үлдэжээ. Найзуудтайгаа харьцуулахад би ихийг ойлгож туршлага суужээ. Нэгэнтээ шаазан хүүхэлдээ шиг өнөөх эмэгтэйтэй таардаг юм байна. Тэрээр танил дотн хүнийн харсан мэд учиргүй баярлаад гараасан минь атхан чи сайн бүсгүй, ёстой сайн бүсгүй, түүнийг орхих гэж хэлэхэд чи үг дуугүй яваад өгсөн. Гэтэл тэр ирэх нь байтугай илүү хөөрхөн өөр нэгнийг олоод яваад өгсөн гэсээр нулимсaan туслууллаа. Хэн хэндэн дурлаж дэр нэгтгсэн ч, эр нөхөр нь инхүү хаяад явсан ч, эмэгтэй түүнийг хайрласаар хүлээсээр л байх ажээ. Хайр дурлалын халуун элчинд итгэж яваа энэ эмэгтэйг би өрөвдөж байлаа. Одоо тэгээ яадаг вүлээ гэж асуухад ямар тач эрж олъё хэмээсэнд олдохгүй л яана гэхэд уруулан хазаад доош харлаа. Ёсолж авсан эхнэр хүн, эр нөхөр, эцэг эхээсээ хамааралтай байдаг гэж билээ. Түгэр барахгүй сул чөлөөтэй надад битүүхэн атаархдаг хэмээсэнд энийг гайхах зэрэгцэв. Сул чөлөөтэй байгаад нэмэртэйсэн үү? Тэр ор хоронтой бол надад эргчлөөнөөсөөр юу ч алга. Түүнд эргчлийн үгүй бол надад идэх юм алга. Эмэгтэй хүний тавилан гэж эмгэнэлтэй ч юм да. Шаазан хүүхэлдээ шиг тэ эмэгтэйтэй таарад би хэн нэгэн эрд өөрийгөө худалдахыг хүссэнгүй. Эрчүүтээ сэтгнэж мөнгө олохоор шийдлээ. Өлөн зэлмэн тэгээд ч ганц би хүнийг инглигээд зэмлэхэн үгүй. Эрчүүтээ сэтгэнсэн баймаж нь гиз задгалаа явна. Гиз задгалан баймаж нь эрчүүтээ сэтгэнэж чадна. Энэхүү тойргийн хаанаас нь эхэлсэн ч надад хамаагүй байлаа. Сургуулийн найзууд шаазан хүүхэлдээ ч надаас ялгаагүй боловч тэдний хувьд амьдрал зүүд зэрэглээтэй л төстэй. Харин миний хувьд ходоодон донд захирагдан 2 гараан хөдлөхөөс өөр замгүй болжээ. Бага бүхнийг зараад шин дайсан завлаа. Зүс сайтай учир зоригтойхон алхам хийсэн нь энэ. Сэтэн хаяж хэд гурван зоостой болоё гэж бодсон ч талаар өнгөрлөө. Амьдрал гэдгийг даанч мэдэхгүй явжтэй. Эр хүн гэдэг хүссэн үедээ гогдоод авчих амархан олз биш ажээ. Эрдэм боловсролтой нэгнийг өргөтөж 1-2 үнсүүлээ салчихна гэж бодсон ч эрчүүд наандаж хөхнөөс бацхыг хүснэ. Кинонд дурж эсвэл гадуур зугаалгатан мөхөлцөөр л дайлахын учир ходоод хоосон харьдагсан. Боловсролтой гэх эрчүүд ямар сургууль төгссөн, гэр бүлийнхэн маань юу хийдгийг л сонирхно. Ер нь үнсүүлээ гэхэд ихтэй л мөхөөлц авахаач мэдээд таашаал өгөхгүй бол хоосон хонхоон ч ухаарав. Биеийн үнэлэхээр шийдсэн л бол мөнгөө элдвийн бодлого авах хэрэгтэй. Шаазан хүүхэлдийн хувьд үүнийг хизээч ухаарахгүй шүү дээ. Ээжигээ одоо л ойлгох шиг. Ингэж бодохоор түүнийг улам их санагалзах мэт.
Зарим эмэгтэй сэтэн хаяад хоногийн хоолоо олж дөнгөдөг бол миний тухайд ёстой л гордолтгүй байж. Иймээс ч биеийн үнэлж эхэллээ. Байрны маань эзэн үүнийг мэдээд намайг гар гэсэнд би салах ёс чихэлгүй нүүсэнтэй. Чимгэд аргагүй ирэхэнд хойд эцгийн 2 өрөө байшинд эргэж очлоо. Хөршүүд маань хүний хэрэгт хошуу дүрдэггүй үнэн ч шударга улс тул надад төвг удсангүй. Хэсэгтэй л дажгүй аж төрд суулаа. Манайхаар боловсролтой ирчүүд ч орж гардагсан. Бид худалдан авагчийн харилцаатай учраас тэдний хувьд нэр нүрийн алдна гэхээс өөр эмээхгүй. Эхэндээ 20 хүрээгүй биеийн үнэлсэндээ нэлээд санаа зовж ичингүрч явсан ч гэсэн хэд хоноод тэр тухай бодхоонч байлгүй. Би банц шиг гөлийж хэвтлгүй. Өвөрт орсон эрээн уруул гараараа энхрийлэхэд тэд жигтийнхэн дуртай байхын зэрэгцээ шинэ үйлчлүүлэгч олж өгнө. Энчлэн хэдэн сарыг үдэхэд туршлага сууж тулсан хүнээ нэг хараад л мэдэрдэг болов. Чинэлэг ирчүүдийн тухайд намайг худалдаж авч байгаагаа тодорхойн тулд ам нэмэгцэн үн хөлс асууна. Хартаа эсэртэй тул худалдаж авсан эмэгтэйгэн ганцаараа эзэмдхийг хүснэ. Ийм ирчүүдтэй би өөр ёсорхохгүй. Элдвийн зан гаргавал гэрийнх нь хаягийг мэдээд эхнэрт нь алтан хошуу өргөнө гэж хэлмэгц эрэхгүй дарагдана. Энд ч ёстой сургууль цусны хэрэг гарсан гэж хэлж болно. Боловсролтой байх нь ашигтайг би тэгэхэд л мэдэрсэнсэн. Харин зарим мэрэгтэй байдаг мөнгөө атгаад л ирэндээ. Илүү мөнгө төлж шгүй гэхээс өгтлийн эмээх эдгээр эртээ сайтар тохиролцож, үйлчлэгнийхэн үн цэнийг өгүүлэхэд мөнгөнд дутвал эргээд явах нь хөгжилтэй гэмээр. Гэхдээ багаха мөнгө төлөөд наандаж хагас хайрцаг янжуур, эсбөгөөс үнэртэй ус салгаад явах санаатай сувдаг ирчүүдэд хамгийн дургүй байлаа. Ийм ирчүүдийн ёсорхот байвал гэмгүйж нэг л гинтх юм бол цагдаа сэргээлэх дуудаж мэднэ. Тиймээс ч тэднээс эмээсэндэн хил ман татаж явдагсан. Цагдаагийнхны тухайд хүмбэрт бэлгэсэлт өгөхгүй бол горьгүй. Араатны хорвоод атгах санаатай хүмүүс л амьд үлддэг аж. Халаасандаа хэдхэн мөнгөн зоостой, хамрынх нь хөлс бурзах ахлахангийнхан бүрч өрөвдмөр. Иймдэнч тэдэнд тал өгч явлаа. Би өөр яах вүлээ? Тэднээс гадна ач зээгийн үдсэн настан буурлууд ирнэ. Яаж баярлуулахаа мэдэхгүй ч гэсэн насныхан бөхсөн төрч чадгаа жаргал амсах гэсэн тэд баггүй мөнгөтэй учраас би хүсснээр наашлана. Мөнгө хүн хоёрыг би ингэж л таньсан. Мөнгө хүнээс аюултай. Хүн угтан араатан бол мөнгө түүний хүч чадлыг илэрхийлэх болоо. Өвчтэй болсноо мэдээд гутарч ингэж амьд явснаас өгсөн шулуун гэж бодоод дэмийл гудамжаар алхдаг боллоо. Ээжтэйгээ уулзвал аргадах болов уу гэж гордоно. Ёстой л хоногоон тоолж байгаа хүн шиг хэсэгтэй гөлийв. Ээжийнхэн амьдардаг гудамаар орлоо. Ээж маань энүүхэнд хөөрг дард суусансан. Гэтэл лангуун хаалттай байхагаад хаашаа нүснийг хинч мэдэхгүй ажээ. Юу ч болсон ээжигээ олох хэрэгтэй гэж шийдээд энэ тэндэгүй явсан ч гэсэн сургийг гаргаж чадсангүй. Нас орсон болов аль эсвэл хаах хол өөр хот руу нүүжгсэн болов гэж бодоход нулимс асгарч байлаа. Даашин зан өмсөж уруулынхан бодгийг арилгаад өхлөө хүлээн орон дээр хэвтлээ. Хоол ундгүй хэвтээд байхад мөдхөн амьсгал хураах үздэгээс сансан ч хүслээр болсонгүй. Хаалга зогсон давхын цочлоо. Хүсээд байвал намайг эдэлж болно, өвчний минь хуваалцаж болно гэх бодол зурс хийхэд өчүүхэн ч гэмссэнгүй. Өвчин туссан дам би буруутай юм гэж юу? Иймээс ч баяр хөөрөөр халгиж, үе үе янжуур татан дарс шимэх болсноор овор сууж 30-40-тэй гэж эндүрмээр болов. Нүд хонхоож хөхрөөд гарын алга халж дэн дун л явна. Энэ хорвоод мөнгөтэй хүн сайхан амьдрах ажээ. Амьдрахын тулд гэз татгалан байх учиртай. Тэгсэн цагт бусдын тухай бодох боломжтой. Тэмдэнч сайтар хооллож эхэллээ. Амттай хоолноос ерхэн татгалзах билээ. Сайн хоолунд үнэтэй хувцхунар авахд амьдрал багхан чадваа өнгөтэй өөдтэй болох юм санжээ. Нэгэнтээ баг үдийн 11 цагийн алдад өрөөндөн урт халааттай сууж байх үед хашаанд хөлийн чимээ гардаг юм байна. 10 цагт сэрээд 12 гихтэл даашин зан өмсдөг болсон би сүүлийн үе залхуурах шинжтэй болоод байлаа.
хүсэлчгүй, бодолчгүй болсон миний хувьд хаа нэгтэй гөлрөн хэдэн цагаарч хамаагүй сууна. Хөлийн чимээ наашилсаар үүдэнд ойртож, хаалганы завсраар хэн нэгэн хараад өнгөрлөө. Босгоос залхуу хүрэх тул суусан хэвээр байсанд хаалган завсраар ахаад л харж байна. Тэгмэгц босоод үүдээ нээвэл ээж маань зогсож байх нь тэрэ. Хэн хэнэн тэврээд хичнээн их ойлв. Ээж минь толиотой л үзэгдэнэ. Мантууны 8-аачин эртөөнд юу ч хэллгүй сохорзоос ч үгүй үлдээгээд хуучин их нэртэйгээ нийлсэнд ээж жаалжуул юман зараад хотын зах руу нүүсэн юм санжээ. Чингэд 20 хоног хайсны эцэст үүгээр дайрсан нь энэ. Би л ээжээгээд ордуу тавьсаар тэврээгүйсэн бол намайг танихгүй өнгөрөх байж. Нулимсан арчаад галзуурсан мэт тас хидл энээлээ. Охинон эрж олтол миний байж угаа царай. Цагтаа намайг тэжээхийн тулд ээж минь бие үнэлсэн бол өдгөө би түүнийг асрахын тулд энэ биеийн зарах учир тааж. Эхэн бүр алга бол хүн шир алга гэж юутай үнэн. Ээж маань намайг аргадах болов гэж гордож байлаа. Үг хэдий хоосон ч гэсэн ээжээрийн аргадуулахыг ихэд хүссэнсэн. Их хүн худлаа хилээд ч болов үрийн аргадахад өрнө болсон би тайвширж тайтгардаг шүүд. Гэлээж өлөн зэлмэн явна гэхээс өгтлийн эх ээж минь үрийн аргадна гэдгийг хэдийн умартжээ. Эд зүйлсийн мань хээвнийг бүртгэж орлого зарлагын мань хэнэггүйхэн тооцоолов. Хэдэн өдөрч болтугай хэвтэж амар гэх болов гэсэндэн өвчин туснаа хэлбэл им аваад ирээ гэлээ. Хоёулаа цаашдаа яадаг билээ гэж асуухад хар цагаа хариулаагүй ч гэсэн намайг өрөвдөж өмнөөс минь зовж байлаа. Хоол унд бэлдэж би хааг минь асуух тэрээр унтаж байгаа үрэн ширтгэл угайдл намайг хараачлана. Тэглээгээд боль гэж хэлж чадсангүй. Гачлантай ч гэсэн өөрөөр үл залгах аргагүйгээ мэдрэхэд өөрөө өвдөж зүрх базлана. Хоолунд ховц сонрлог хүний амьдралыг тодорхойлж байхад эх хүрийн элбэрэл хайр нэр төр юусан бэлээ? Мөнгө гэдэг ийм л хатуу. Ээж надад санаа тавьж хэрэг явдалд хошуу дүрж эхэлсэн дургүй хөрвж хэрэндээ л ээлдэг загнахавч тэсгэл одох үе захаас аваад бишгүй. Ээж да ялангуяа данс тооцоонд оролцох нь элбэг. Чалхан буурсан нүд нь мөн харамгцаал сэргэн. Зочид гişтийн өмнө зарц сэвгчин шиг аягалахч зоос мөнгө багхан өгвөл загнах нь холгвэ. Тэгэхэд би жигтэйхэн тавг үрхтгсэн. Хэдийгээр би биеийн үнэлдэгч бусдыг загнаж хараах эрхгүй. Багхан шиг мөнгө өгсөн хүмүүсийг эвтийхэн аргалцдаг бол ээж эрээ зэрэг баачлана. Хүнээс мөнгө салгах гэж байгаа хүн хэдэрлэж болохгүй. Би залуунаас зан айландан итгэж явсан бол ээжийн хувьд ёстой л нүд улаан мөнгө цагаан байжээ. Надаас олон оймс элээснийх энэ амьдралд үзээгүй юм үлдээгүй болол та. Хэдэн жилийн дараач би түүнээс ялгаагүй өтөлж хэрийн ямиг тоохон болох вэзээ. Тийм ээ. Ээж маань ийм л хүн байлаа. Заримдаа зочны зүнхийг уудалж малгай, бэйли, тайгийг аваад үлдчихнэ. Ялгшилахгүй хэрэгт холбогдохгүй гэж эмээвч ээж тэргүй бидний нэг жил бусдын 10 жилийн ажин түжин амьдралтай дүйн. Насаа гэхэд хэн биднийг тоож харах вэ? Гэсээр халамтсан нэгнийг чирч гулдчин гаргаад булан тойруулаад гутлын хүртэл тайлаад аваад ирнэ. Танулсан хүмүүс эргэж ирж хэрүүл хийдэггүй байсанд би одоо ч гайхдаг. Хээлам таталбал нэрсрийн алдна гэхээс айдаг байсан уу? Эсвэл цагийг таатаа өнгөрүүлсэндэн хэрүүл хийхийг хүсдэггүй байсан уу? Бүү мэд. Ямар ч тач ээж бид хоёр айцгийн чиг үл мэдэх ахуул ирсэн зочид айцтай эсээр гардаг байжээ. Ээж бидний нэг жил бусдын 10 жилийн ажин түжин амьдралтай дүйнэ гэсэн нь үнэн ажээ. Энэчлэн 2-3 жил өнгөрөхөд би өөрчлөгдсөнөө мэдэрлээ. Арьс хуурашиж, уруул үнсэн саарл болоод нүдний галцаг бөхөж сэлхэрэв. Үдээр өндөгч огт амарсан шинжгүй. Ирсэн гээчд ч үүнийг анзаарсан лав. Тэмдэж манайхыг зүглэх хүний тоо цөөрсөөр үлдсэн хэдийнхэн аяавыг олох гэж үзэхтэн улам бүр үзэн ядах сэтгэл давтаж үе үе барьц алдах болов.
Арьс минь өрчиж хорчисоор царай дарж цагаандан гарсан шиг элдвийг ярина. Бүсгүй хүний гинэн хонгор айлаан гээхэд намайг шуухай гэж өхөрдөж байсан боловсролтой ирчүүд дөлсөөр тоотой хэдхэн л хүн үлдэв. Ирчүүдийг татахын тулд ирээн алах хувцалсан намайг хүн гэхээсэн илүү тогс гэвэл зохилтой. Уруулан улаан өнгөөр шунгатаж, зочтон хацхад тэжих тийхэн дуртай. Хаятан үхлээ харах шиг болно. Амьд бүхэн минь авсан зосныхон тоогоор өхөж үргэж байлаа. Мөнгө төгрөг амьдралыг устгахч миний ажил хоногийн тог харинч цөөлнө. Тиймээс ч үхлээ харан хүлээж суулаа. Үхлийн тухай бодоход үлдсэн бүхэн санаанаас гадуур байх бөгөөд уйтайхан амьдралтай бэ гэдэг хүн өөр юу ч санаж сэрэх билээ. Ээжийг хараад эгээл ирээдүгэн толдох мэт. Сандал түүнтэй ижил болох тавилантай хүн цал буурал өстэй цөхөрч гундсан амтан л болох заяатай бүлгөө. Би хүчлэн инээж хамаа намаагүй яриа дэлгэвч дотроон бүрд цорхирон уйлж явлаа. Эргээд харахад харамсаж харуулсах зүйл үгүй ч хэрэндээ л амьдрахын төлөө зүтгэсэнсэн. Ийм замаар орсон миний буруу биш шүү дээ. Сайн сайхан яваа нэгэнд үхэл гэдэг аимшигт. Харин миний хувьд үхлээс аюун ширвээцсэнгүй. Үхэл нь үл мэдэг ачаа болон агшин зур дараад авсан энэ л оршихуйгаас чөлөөлөх симхи учрал шиг төсөөлөгдөнө. Хүн болсон хойно аятай таатай амьдрий гэж мөрөөдөвч зүүд нойрноос сэрэхэд харь хах ертөнцийн шуурганд хаах нөмөргүй болсноо мэдэрнэ. Энэ ертөнц зогтаан зүүд биш жинхэнэ там болоо. Намайг инхүү тарчлан зовхыг харсан ээж минь хүнтэй суу гэж ятгана. Тэгвэл хоногийн хоолны төлөө шаналхгүй ээжигээ ч тэжигээд явчихна. Түүний хувьд би л эцсийн ганц итгэл найдвар нь болжээ. Гэлээгээд хинтээ суух үлээ. Олон нэртэй учирсаар бэ гэдэг хүн уярал хайр, баяр жаргал гээчийг хэдийнэ умартжээ. Өрөөлийг байтугай өөрийгөө ч хайрлна гэдгийг мэдэхгүй болжээ. Хань жилтэй болохын тулд хайртай халамжтай дүр эсгэж цаг үргэлж хамттан байна гэдэгтээ итгүүлэх учиртай. Олон хүнд энэ мэт ам дангараг тавьсан ч хэн ч намайг эхнэрэн болгосонгүй. Мөнгө бүхнийг шийдэх нөхцөлд хүмүүс чихтэйхэн тооцоотой хандах ажээ. Завхай зайтан байх нь тэдний хувьд хулгай зэлгийг хийхээс 7 дор. Хулгай хийвэл адаглаад юм авчирна шүү дээ. Би бусдаас мөнгө нэхээгүйсэн бол тэд хайтай дуртай гэдэггүй хэл байлаа. Яг энэ мөчид би цагдаад баригдсан юм. Хотын шинэ удирдлага ёс суртахууныг хаасаагүй сурчилж, муухай бүхнийг арилгаж устгахаар шийджээ. Янхны газрууд хахуулагч янзаараа үлдлээ. Хахуулагчсан засарч сайн сайхан замаар орсон тооцогдов. Харин намайг хүмүүжүүлэх газар аваачиж ажил хийхийг зааж сургалаа. Юм угааж, хоол хийж, ойр зур юм нэхэх тухайд би хийж чаднаа. Энэ мэт хар бор ажил хийгээд хоногийн хоолоо олжчихдаг бол юу боллоо гэж биеийн үнэлэх вэ гэж чин сэтгэлээсээ өгөөлөвч итгэх хүн даанч олдохгүй. Бүгд л намайг бүр мөсөн замарчээ гэлцэн. Ажил хөдөлмөртөө дурлаж, үнэнчээр зүтгэвэл хоосон хонохгүй. Хань жилтэй ч болно гэж ятгах өөдрөг гэгээлэг улсад би итгэж чадсангүй. Амал нээвэл хүмүүжүүлэх газраар дамжсан 10 гаруй эмэгтэй нөхөрт гарсан тухай дурсан. Энд орсон эмэгтэйд 2 юаны урсгал зарлага гаргахаас гадна ажилд оруулахыг хүссэн бичиг хийж өгөөд л болно доо. Миний хувьд энэ бүхнийг элдэд доромжилсан үйлдэлд тооцож явлаа. Ёс суртахууны талаар өглөө оройгүй сургамжлавч би чихнийх хажуугаар өнгөрөөнө. Улмаар хяналт шалгалтаар ирсэн чухал барийн түшмлийн нөөрөөд нулимсанд ихээхэн осолтой итгээд болж хувраад шоронд шилжүүлв. Хүмүүжүүлэх газрынхан намайг засархаасан өнгөрсөн гэд ял янган дунагжээ. Шорон болбоос хүний хиймэр золбоог нэгмэр өхүүлэх шидтэй газар болоо. Зүүдэндээ ч үзээгүй муухайг би энд л олж харав. Эргчлөөтэй боллоо ч дээрдэх зүйлгүй мэдэх хойно энэ дээрээд эргэж арах тухай бодсонгүй. Аятай таатай газар байдагсан бол өхөхийг хүсэхгүй нь лав. Гэтэл үнэн хэрэгтээ намайг багтааж шингэх тийм газар үгүй шүү дээ. Иймээс хаан ч амьдэрсэн, амьсгал хураасан юуны хамаа.
Чингэдэл энэ газар би эртний танил хавирган саран ахин харлаа. Хавирган сар мандахыг харалгүй хэдий их удаж вэ? Ээж минь яаж сугаа бол гэхээс сэтгэл хөндөрлөнө. 1935 он. Зохиолч Лао Шо орчуулсан гэрлээ. Төгсөв.